За өнөөх маань хоймор голлоод наагуураа нэг алчууруулаг сэгээ цаанаа унтж байгаа. Бид гурав болохоор тэрнлөгөө толгоогоо харуулад зэрэг царевдэж байгаа юм. Тэгээл хоорондоо хөөрөлдөж байна. За чи яцыг юу гэж бодож байна гэд сурлаг хөөрөлдөөд л. Айцыг хүлээн зөвшөөрөх амархаа. Би айж ийн гэдгээ нэрлэх их амархаа. Хамаг би дайгдж хөлс чи харч. Энд миний танид нэг бүхэн дууслаа. Энэс цаашаа шинэ ертөнц байна. Шинэ асуудал байна, шинэ бэрхшээл байна. Миний мэдэхгүй эхлэж байна. Миний мэддэг өндөрлөө. Гэдэг мэдрэмж чинь л айдас шүү дээ. Тэгэхээр өннийг гэтлэж давана гэдэг бол бид нар өөртөө өрн дуудаж байгаа шинэ ертөнц шүү дээ. Ухааны юм ярилцав. За тэгээд шинэ бүхэн зөө хошуу дүүрээд байх уу? Тухтай. Боёо. Байх ёстой орон цайдаа бүхнээрээ тэмцээд үлдэх үү? Яах ёстой вэ гэж ярилцав. Би яаж мэдэх вэ? Тухтайдаа мөнх байж болдог бол тусгаар тур хаана үлдэх вүлээ? Тухгүй дайчилж ороод байх юм бол энэ би хаа хүрэх вүлээ? Энэний ухааныг олох чинь хүний тэмцээн шүү дээ. Ухааны мэрэгүү хэлэх юм. Хинээс ч сонссон гэхэд би мэдсэн юм аа гин. Ямар багшилав гэхэд үгүй би бодож олсон юм аа гин. Өн мэт мааза мэт таня мэт би мэдэн өнгөрөх мэт үгсээ хэлнэ. За хэний их бөгөөд ямар явдалтай хэдэн жилдэн онтон гэхэд бид нэг 2 жил дотроо л ах トゥ носон ялгаатай аж сэтгэхүй хувьд ижил гэдгээ танилаа. Чи хэр айдаг байл гэж байна. Гэхдээ би өөд боснаас байна. Хэр удаан айдаг вэ гэсэн зөв байх. Айдас гэдэг мөчөлгийн хүлээнд хэр уддаг вэ? Бид нар гítэлдэг нь үнэн бөгөөд. Тэрхүү айцад хүдэгдэх хугацааны ялгаатай гэж бодож байна. Их гэх юм бол миний амьдрал амгалан учраас би цөөн айдастай. Нохоо боргоход цочдогч гэсэн би тэндээс айдаг гэж хэлэхгүй. Чонон гараад ирээд 100 гэхэд би цочдог болгоос айдаг гэж хэлэхгүй. Өчгөн би тэрийг нь альцхийн аргадах болоод алуулахаа мэддэг болчихсон. Хүлээн зөвшөөрдөг заяа. За хониндоо гүйжин жавартаа тачигнаж байхад харин хэр удаан айдаг вэ гэдэг дээр айгал намайг их сорив. Атуугаа алдчихж цасан шуурхан доо. Зүгээ мэдэхгүй нулимсаа хөлдөөж сормуусаа нийлүүлэг осхон явхад бол цасан шуурга дуусаж амьд гарах эсгээ мэдэхгүй ээдэрч явахдаа би бол төрөл цасан шуургын хугацаагаар айжл байдаг гэвэл үнэ. Айж байдаг ч би амьд үлдэх арга ирд хийдэг гэвэл үнэ. Гэтэл чоноороотон гарч ирээд Монгол аюулын таны мэдэхөө соригдоод ирэх юм бол би богинохон айдаг. Юу хийхээ маш хурдан ирд хийдэг. Яаж туулаж сорид хийхээ их хурдан боддог. Байгаль намайг хамгийн урт айлгаж байгаль тухлан бүстэй эрен эртэл би айдаг. Харин гэтэл гинтүү явдлын мөчлөг бол намайг бага айлгадаг бөгөөд би ялгатгааж хүлээн зөвшөөрж ялгааж хүлээн зөвшөөрдөг. Ийм ч учраас зэрэг гэдэг нь баатардаг аал гэв. Баатар гэдэг нэртэйг айдайлхан баатартан юм аал гэд. Багтаж байна шүү. Чи тэгээд ямар нэртэй гэхээр би ч сэцэн бэлэг гинэ. За тэгээд чи яаж айдаг юм гэхэд тэгээд бүр бодон дахин айдаг штэ би. Давчаад хүртэл гэж байна. Тийм. Цасан шуурган дээр би адуугаан алдчихад цасан шуурганы хугацаагаар айдаг нь үнэн. Дахиад цасан шуурган дараа өвөл болно гэхээс ч айдаг. Хэзээж дуусахгүй цасан шуурганд ирэх вэ гэдгээс ч айдаг.
Хэцэлж дийлэхгүй засан шуурган дээр үхэж ичгэж айдаг. Би дахин айж байн айж бодон айж тэр мөчлөгт ахиж очихгүй төлөө бодлоо жилээдэг гэхээр сэцэн бэлэг гэдэг өөртөө там үсгэх юм даа л гэв. Готэл за үгүй хэлж байна. Чи ихээр удаан айдаг юм бэ гэхэд би бараг л айдасаа гарч үзээгүй ухааны юм ярьж байна. Чи мөнх айдастай юм гэхэд бараг тийм ээ л гэж байна. Яагаад нэгэв нэг айдас дуусаагүй байтал нөгөө айдас эхэлдэг учраас би мөнхийн айдастай л гин. Чиний нэр юу юм бэ гинэ? Оюутан гэж шүү. Оо балай. Чиний нэр чинь давтаж дахин гэдэг учраас чи мөнх айдастай байхад аргагүй. Нэр чинь хүртэл айдас чинь тэмдэгтэй. Тэгээд охин чиний нэр юм бэ л гэнэ. Тэгэхэд жавхаа гэж байна. Чи ямар өр нэртэй юм бэ? Гавэ. Тэгэхээр жавхаа гэдэг бол хүмүүний зам байдлын нэр болохоос эр эмнэр нь ямар хамаагүй байна гэдэг. Тэгж өрхөж байна шүү. Чи ихэр их айдаг юм бэ гэхэд та нарын дэргэд байгаа би айж байна гэнэ. Яг юунаас нь биднээс айна бэ гэхэд. Үнэр чинь халдчихвэ гэж айж байна л гэж байна. Яагаад нэхэр би биш мэт үнэрэгдэхээс айж байна. Би өөрийнхөө үнэрт их дуртай. Надаас нь ээжээ минь угааж өгсөн цэцгцийн үнэр арилж орой хөдөстэй та нарын үнэр шингэчих вэ. Сажиг төрөхөөс айж байна гэхэд чи айгаагүй сажиглаж байна. Тийм. Гэхэд чи тэгээд одоо энд хэдийн уднаа гэхэд би 20 гаруй болно. Охин хүүхэд болохоор хүүгөө та нар шиг 3 сараар. Сурлага дүүргэхгүй. Бислахын хичээлийг дүүргэчихэд би ойдол хатагамал бочигийн эрдэвтэн. Шамдан. Тиймээс 20 гарга та нартаа нөхцөн. Тэр үед үнэр минь арилах байх. Өөрөөрөө байхгүй болчих вэ гэдгээс айж байна гэв. Амхтай хүн ямар сонин айна бэ? Өөрөө сун айх мэт. Бой ялгарх үнэр нь ханхлан дээд ялгуулсан үнрээр нь арилах нь л тэр нь юунд бэрхтэй гэж бодоход. Үгүй цаг мөнхөд эмхтэй хүн өөрөө байхын тухтай. Тэрэнд нь өөрийгөө алдсан байж байгаа таньдаг нэгэнтэй уулзна гэдэг чинь амар шүү дээ. Би нүүрэн цэвэр байхад хүнтэй уулзахад айхгүй. Нүүр халтартай байгаад шүүмжлэгдэхгүй гэхээс айж байна. Тэрэн дээр шүүмжлэгдэхээс ч илүү намайг танихгүй гэхээс айж байна. Намайг ийм зантай ийм охин тиймэн явдалтай тиймэн гоо гэж таньдаг байсан мэн танихаа байчихгүй гэдгээс л айж байна да. Тэр хүний оюун санаанд байдаг би тэр төрхөө алдгаас айж байна л гэв. Ястаа хачаа санагдлаа. Ингээ бодохсон ч би нэрээ бас айдаг юм байна. Энэ бүх айцын хэлбэр надад байдаг боловч би тэнд огоорхыг ихээ хийд. Харин ихээ. Би гэтлэх, ялах гэдэг төсөөнөөсөө холдохоос айж байлаа. Миний нэр Баатад. Онон үгийг нэцэг минь дуудаж, их минь углаж, насанд минь сийлсэн учраас би ялахын донтон амтан юм байна. Сэцэн бэлэг гэдэг хүмүүний нэрчиг адил. Ухаантай бай гэж байнга л дуудсаар байгаад л ухаарлын туйсын нэртэй учраас л дахин бодохоор хайж нэр хүртэл айц толгой таамаа л гэж бодов. Энтэйг бид нар яриасаар байтал зэмүүгийн төхөрлөө шүү. Шанаг төгшөрч байгаа ч унтаач ээ. Шаалхал гэдэг яриа чинь бусдыг нь нойр суулгахгүй байна. Дуул гэж байна шүү. Багшаа дууга хураахгүй болыг бид нэр яанан бай гэхээр надад нэг ховг могоо байгаа шүү. Майхан л уучин цаацсан шүү гэж байна. Яагаад тэрийг үзүүлнэ бэ гэхэд могоо хороос нь айхгүй юу та нар. Айцын сурлага явуулж байгаа юм чинь айлгахыг багш нь үзүүлнэ л гин. Ингээ бодоход хүүтэн гулгаар биеэр ороогоод хортоо шүтэн бийд зогтохос айж шүү. Олон могоо гэж бодсон чи дөрвүүл зүтгээд нэг нэгийг зайлуулаа гэхэд нөгөөд нь хатгуулахаас айж байна. Ингээ бодохоор бид олноос бас айдаг юм байна. Заримдаа ховорхон байдаг нь хөх чана гарч ирээд байна. Баавгаа мэтэй босоод ирэхээс бас айдаг гэхээр бид нэр цөөндч бас айдаг аятай. Өөрөө нь миний амьдралд нь тогтмол бусаас л айж байдаг юм гэдгээ таниад бас нэгийг таньчихлаа гэд эрдэм шамтваа. Энийгээ цээжлэх гэж би
Өнөөдөр айцыг сургалаа. Долон төрөл байна уу? Ондоо байна уу? Ерөн миний шил хязгаар баруун зүүн урд хойд дээд доод гэж зүг хуваагддаг шиг зам байдал ёс хурдгүй хэвж шинжээр олон шинжтэй аж. Өнд миний айдас миний тав тухыг хил хязгаарыг илдэг. Айдас хүрэхгүй байгаа бол би тэнд тухт орчиндоо байна. Айдас өрөөл би тухаасаа гарч эрх чөлөөнд нэвчлээ гэх энэ үгийг сийлэн сэлсээр унтав. Хард орж байна. Тийм. Айдас намайг айлгаж зүүдлэг. Ой би зүүдэндээ хүртэл айдаг зүггүй сүнс юм аа. Яагаад нь хүн харан дарсан зүүдэн бие тохиогоогүй сэтгэл хохироод байгаагаас айна. Энэ ер нь маага түлэгдэг шархтгаас ч илүү амар байж магадгүй. Амраг андаан хаягдаж ачлалт үрээсээ хагцах. Дассан их орноосоо цөлөгдөх. Даварсан дураар ирэх мэдлээсээ ангижрах гэдэг. Маш олон төрлийн айдас нь бидний олон тухт бус байдгийг таниулах мэт. Эсвэл нэгэн зүйлийг бид олонч нэрлэдэг байж болох. Ер нь энэ биеийн тухайн хаана тэндэл айдас эхлэх мэт. Яа ингээд өнөөдөр миний болагтай айдас өгөх шалгалт дүүрэх байлгүй дээ. Эгэлалаа.